Уламжлалт ерөнхий тогтолцоо маань яаж өөрчлөгдөх ёстой гэдэгтэй. Явах шаардлагагүй, ардл гаргах шаардлагагүй 18 мянган компани руу өөрийнхөө төслийн мэдээлэл явуулаад үнэ санал авах боломжийг нээж өгч байна. Энэ их гомдол маргааны ерөөсөө гол асуудал нь хүний болцсон. За өдрийн төргийн бизнес ян подкастын сонсогчдод бас үзэгчдод бизнес эмнэлгийн редактор даадорж байна. За өнөөдөр тендерийн сэдвээр ярина. За ингээд зочноо танилцуулъя. Тендер хаб платформын үүсгэн байгуулагч Чулуунбат. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За баярлалаа. За тэгэхээр тендер гэдэг бол одоо Монголын бизнесүүдийн хамгийн одоо байнга хэрэгэлдэг өдөр тутмын одоо ойлголт тийм ээ. Тийм. За тэгээд татан авалт одоо ханган нийлүүлэлт гэдэг бол одоо бизнесийн бас нэг юм гол цусны хэрэгэлт болж идэг. За тэгэхээр тендер хаб бол одоо яг бизнесийн салбарт одоо юм ханган нийлүүлэлт татан авалтын цоо шинэ системийг санал болгож байгаа юм байна. Энэ талаар ярилцсан. Тэгээд ерөөхдөө бас одоо энэ худалдан авалтын салбар чиглэл байгаа ямар асуудлыг шийдэх юм те гэдэг дээр төвлөрч ярих болно. За тэгээд эхний асуулт зүгээр ингэж асуумаар байна л да. За тендер гэхээр өдөр чинь нэг юм формал процесс, баахан бичиг цааслах гэж ерөөхдөө ойлгох гээд байдаг. Таавал ингээд таны яриануудыг харахаар бол энэ экосистем гэдэг байгаа. Тэгэхээр яагаад заавал энэ экосистем гэж тодорхойлох болов те энэ яг ялгааны үн энэ дээр эхлээ та тайлбарлаж өгвөл. Тендер гэдэг маань үндсэндээ худалдан авалтыг хийх процесс юм байна. Тэгээд одоо төслийн удирдлагын менежмент дээр гэх юм бол тухайн төслийн удирдлагын нэг томоохон чухал хэсэг байна. Тэгээд тендер гэдэг маань одоо ил тод мэдээлэл дээр үндэслэн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, чанар, скоринг, тэгээд хамгийн сүүлд нь одоо value буюу үнцийг бүтээх ийм үйл ажиллагаа байдаг. Тэгээ манай монголчууд бол яг тендер шалгаруулалт гэдэг үүднээсээ бол ханцаар ажгаад сурцсан байгаад байгаа. Уг нь бол энийг ингээд бүтэн томоор нь авах юм бол ерөөсөө л үнцийг бүтээх үйл ажиллагаа юм байна. Тендер хаб процесс маань миний ойлгосноор бол нэгэн түрүүнд ингээ хувийн хвшлийн одоо худалдан авалтын үйл ажиллагааны чиглэсэн одоо шийдэл гэж ойлгосон. Тэгэхээр хувийн хвшлийн салбартай худалдан авалтын тогтолцоонд гол тулгардаг ямар бэрхшээл байдгийг тэн дээр бас танах ямар шийдлүүд санал болгож байна гэдэг дээр жоохон дэлгэрүүлж ярил. Ерөөсөө хувийн хвшлийн тендер болон яг энэ тендертэй холбоотой гэрээний гүйцэтгэл, гэрээний хэрэгжилттэй асуудал төр хамгийн гол асуудал нь юм байна. Мэдээлэл ил тод бус. Мэдээлэл ил тод бусаас шалтгаалсан итгэлцэл байхгүй болоод итгэлцэл байхгүйгээс болоод санхүүжилтийн процесс нь байхгүй болчихдог. Яг ингээд ийм гурвалсан блок үүсчихэд байгаа юм. Тендер хабын хувьд тэр ил тод байдлыг энэ буюу тэр захиалагчийн мэдээллийг тодорхой болгоод итгэлцэл дээр нь гүйцэтгэгч нь өөрөө итгэлцлийн одоо сайн гүйцэтгэлээр орж ирээд захиалагч гүйцэтгэгч хоёрын тохирсон гэрээний хилцэл маань амжилттай болох нь санхүүжүүлэгч байгууллагын хувьд одоо эрсдэл багтаа зүйл болж хувирч байгаа. Ингэж энэ гурвалсан блокийг арилгах үүднээс тендер хаб системийг бүтэн зургаар нь зохион байгуулсан гэсэн үг. Тэгэхээр яг өнөөдөр та жаахан дэлгэрүүлж яриул те өнөөдөр захиалагч дээр яг одоо алдагдсан боломжийн үүднээс ч гэдэг юм уу яг тендер дээр ингээд шүдний өвчин болоод байдаг. За бид нар бол мэднэ ингээд нэг хангамжийн менежер ч юм уу нэг эсвэл аль нэг одоо дунд түвшний удирдлага урагшаа яваал ингээд баах юм судалдаг те ингээд одоо шинэ бүтээгт хөгжүүлж байгаа үед ч юм уу эсвэл шинэ төрлийн түүхийг татгаар болдог ч юм уу эсвэл тоонууд хөрөмч гэдэг юм уу те. Тэгэхээр яг энэ нэг юм одоо бидний ойлгодог боломжтой ерөнхий тогтолцоо маань яаж өөрчлөгдөх ёстой гэдэгтэй. Одоогийн бизнесийн ертөнцийн дээр бол яг тендер гэдэг зүйл маань яг л нэг сонгон шалгаруулах гэдгээр яваад байгаа юм. Тэгээ яг Монгол улсад маань нөгөө бүтээн байгуулалтын сар үчиг богинохон шүү дээ. 5-6 сар үргэлжлээл. За нэг хамгийн уртдаа 7 сар үргэлжлээл зогсчдаг тий. Тэгэхээр энэ 5-6 сарын дотор бүх бүтээн байгуулалтууд буюу тэр төслийн үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байгаад ддэг. За энэтэй холбоотойгоор худалдан авалтууд маш богино хугацаанд маш олон худалдан авалтын шийдвэрийг гаргах хэрэгтэй болчдөг. Тэгэхээр нөгөө бизнесийн эздүүд маань зарим тохиолдолд анхаарал хандуулж чаддгүй, зарим тохиолдолд одоо цаг хугацаанд авчигддаг ч гэдэг юм уу те. Ийм эрсдлээс болоод том эрсдэлтэй худалдан авалтуудыг хийгээд эхэлж байгаа. Тэгэхээр энэ том эрсдэлтэй худалдан авалтуудыг хийнгүүт эрсдэл нь юун дээр ирж буудаг вэ гэхээр тухайн төслийн өөрийнх нь үнцэн дээр буугаад ирдэг, гүйцэтгэл дээр. Үндсэндээ худалдан авалт нь эрсдэлд орлоо.
төслийн үргэлжлэлд орчдөг. Инхээр эзэн одоо тухайн төслийг хийж байгаа компани маань өөрөө бүр том эрсдэл рүү яваад орчдөг. За хоёрдугаарт сонгон шалгаруулалтын дээр хүний оролцоо гэж нэг асуудал байгаа. Хувийн компаниуд маань яг худалдаа авалтын менежерүүдтэй худалдаа авалтын менежерүүд нь ажиллаа хийгээд явж байгаа боловч бас яг бодит байдал дээр одоо албан тушаалын асуудал одоо бусдад давуу тал олох ч гэдэм үү тиймэрхүү асуудлууд бол байгаад байгаа. Тэгээд энэ юунаас болж үүсч гардаг вэ гэхээр нөгөө мэдээллийн ил тод бус байдлаас болдог. Хувийн компаниуд бол төсөл хэрэгжүүлж байгаа ялангуяа компаниуд за энэ төслийн бичиг баримт бол манай компани нууц юм а гэдэг үндсэн дээр тухайн төслийн бичиг баримтаа яг очих ёстой сайн гүйцэтгэгч компаниуд дээр хүргэж чадлаггүйгээр тодорхой жижигхэн хүрээний дотор сонгон шалгаруулалтаа хийгээд гарч байгаа үр дүн нь одоо бас яг л нөгөө жижигхэн хүрээ гэдгээр л гарах ийм тохиолдлууд бол асар их байгаад байгаа. Тэгэхээр тендер хабын хувьд бол яаж байгаа юм бэ гэхээр нийт зах зээл дээр мэдээлэлээ ил тодор тендерээ зарлаа боломжтой. За яг ил тод одоо бүр нөгөө паблик ил тод биш юм а гэхэд тодорхой хэмжээнд нэг 10 компани дээр хуучин бол 5 компани дотор зарлалт байсан бол хамаагүй 10 компани дотор зарлал 30 компани дотор зарлал тийм ээ. Одоо манай систем дээр нэг 650 гаруй гүйцэтгэгч компаниуд бүртгэлтэй байж хамаа алга дээр 650 компаниас 100 компани дотор нь зарлал тань дээр сайн сонголт сайн гүйцэтгэгч гараад ирэх магадaltaй. Нэгдүгээрт, хоёрдугаарт таны нөгөө 100 саяар хийлгэнэ гэжсэн ажил 90 саяар хийх боломжтой болох магадaltaй. За гуравдугаарт дотоодын туслан гүйцэтгэгчээс гадна гадаадын бараг 18,000 нийлүүлэгч байгаад байна. Бараа материалаа нийлүүлэх одоо үйл ажиллагаан дээр нийлүүлэгчтэйгээ шууд холбогд, үйлдвэрлэгчтэйгээ шууд холбогд хятадын тэр 18,000 үйлдвэрлэгчтэй шууд холбогдоо гэдэг ийм концепц. Ингэснээр нөгөө нэг хүний оролцоо байхгүй болчихж байгаа. Эргүүлээд шийдэл гаргахад зүв болоод эхэлж байгаа. Тэгэхээр энэ нөгөө хятадын 18,000 үйлдвэрлэгч, нийлүүлэгч гэдэг их одоо онцлмоор тоо байл да. Энэ дээр бас жоохон дэлгэрүүлж ярил те. За та нар 18,000 одоо энэ хятадын компани одоо юм мэдээлэл дата байгаа юм байна те. Тэгэхээр энэ бол өмнө нь бол одоо явж исэн уламжлалт процесстэй харьцуулбал одоо том юм одоо 70-аар бол орчлоо шүү дээ те. 18,000 нийлүүлэгчээс сонгоно гэдэг чинь айгүй их сонголттой болно гэсэн үг. Тэгэхээр яг энэ дээр жоохон дэлгэрүүлж ярил те. Энэ одоо яг уламжлалт байдлыг яаж өөрчлөх вэ? Тэгээд одоо энэ дээр жоохон дэлгэрүүлж ярил ерөөхдөө 18,000 гэдэг тоо дээр. Энэ худалдааны чиглэлийн хувьд бол дэлхийн автгаа болцсон. Одоо жишээлхэд би өөрөө 2015 оноос хойш гэдэг чи одоо 11 жилийн хугацаанд яг энэ Хятад Монголын хооронд ер нь бизнес яаж явдгийг, худалдаа яаж явдгийг гэдгийг одоо нэлээдгүй судлаад явсан. Ингэж явж байгаад сая сүүлийн 2 жилийн хугацаанд тендер хабынхаа платформын хөгжүүлэлтийн ажлыг хийгээд бизнесээ эхлүүлээд явж байгаа. Тэгээд Хятадын хуулиндаа бол үндсэндээ манай гадаадын компани орж ирээд Хятад дотор одоо тендер зарлахыг бол зарим тохиолдолд хоригдсан байгаад байдаг. Тэгэхээр бид нар нөгөө Хонконгод одоо тендер хаб Хонконг лимит гэдэг яг өөрийнхөө компани үүсгэн байгууллаа. За тэр компани дээрээ тодорхой хэмжээний хамтын ажиллагааны гэрээ контрактуудыг хийсний үндсэн дээр нүүн Хятадд үйл ажиллагаа явуулах сорсингийн агентийн үйл ажиллагааг хийж гэнэ гэсэн үг. Тэгэхээр Хонконгод бүртгэлтэй байж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа компани дээр маань 18,000 орчим үйлдвэрлэгчдийн датабаз цуглдсан. Одоо үндсэндээ тэр 18,000 орчим компани руугаа бид нар үн авах үйл ажиллагааг шууд эхлүүлэхэд бэлэн болсон байна л гэсэн үг. Тэгэхээр бас нэг зүйл асуумаар гэн одоо яг захиалагч талаас л бас асуугаарай л да. Өмнө ирэхэд яг ингээд зөв нийлүүлэгч олохын тулд тухайн захиалагч хэрэг хугацаа авдаг байсан те. Ямар үнэртэй их тэрэнд ордог байсан хүн хүч цаг хугацаа гээл те. За тэгэхээр танай систем дээр ингээд одоо мэдээлэл оруулаад сонгон шалгуулалт явуулахад тэр одоо үнэртэг нь яаж буух юм хугацааны хувьд бас хэр богино болж яах гэдэг тэр тодруулж ярил. 2000-ад оны ихэнх үед тэгт өмнөх үеийн их юм бол нөгөө урд очил өвөр монголчуудаар зочлуулаад явдаг байсан. Тэр үед бол үндсэндээ баг өвөр монголчууд 30-40% ашиг хийдэг байсан юм шиг байна. Тэрнээс цаашаага ер нь манай Монголын бизнесийг өвөр монголчуудаар зуршлуулах нь ер нь буруу юм байна гэдээ өөрсдөө явдаг болсон. За Хятадын тодорхой хэмжээний агентуудтай ажиллаж байгаа. Өөрсдөө явах нь явж байгаа. Тэгэд энэ болгон
үйл ажиллагааны хүрээний хувьд жижиг. Одоо юу гэдгийг нэг удаагийн томилолтоор явхад тий 10 хоног явлаа гэж бодъё л та нэг. За нэг барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компани сангийнхаа параметрлуудыг авах гэж байна гэдэг 10 хоног явлаа гэж бодъё. За 10 компаниар орно. 10 үйлдвэрээр орно. Инээс илүү ч чадахгүй. Манай систем одоо юуг өөрчлөлт байгаа гэхээр яг энэ худалдааны хувьд мэдээлэл солилцоог хавтгай болгоход 10 хоногийн дотор биш, 1 хоногийн дотор зөв 40 компаниас, 50 компаниас, 100 компаниас бүр хүсэх юм бол 18 мянган компани руу шууд одоо өөрийнхөө төслийн мэдээллийг явуулаад үнийн санал авах боломжийг л нээж өгч гин гэсэн үг. Та явах шаардлагагүй, зардал гаргах шаардлагагүй. Яг юу авах гэдэг нь яг тэрийгэ тодорхой явуулчих. За тэгээд эргэж ирсэн хариун дээр нь үндэслээд шийдвэрийг гаргаал гэдэг. Яг ийм тохиолдолд юу өөрчлөгдөх вэ гэхээр за очиод үзье гэдэг байсан 10 компани очиод үзье гэдэг байсан процесс маань ирсэн 100 саналаас өөрөө шалгаж үзэж чагаад за энэ гурлуул очиж үзэх юм байна. Бүр шаардлагатай бол тий. Шаардлагагүй стандартаа хангаж байгаа том үйлдвэр сайн үйлдвэр байна гэх юм бол одоо шууд гэрээ контрактаа хийгээд за манайхаар дамжуулаад банк LG-ийн үйлчлэгийг аваад за тээврийн хувьд бас даатгалын үйлчлэгийг аваад бид нар бол даатгалын компаниудтай аль биесны гэрээтэй ажиллаж байгаа. Ингээд танд ямар ч эрсдэлгүйгээр параметрал ирэх нэ гэдэг асуудал. Өмнө нь бол зүгээр нэг жишээд ярихад жишээлхэд пилта. Урдаас одоо Монголын нэг топтоо ордог компани захирал ярьж байгаа. Урдаас пилта захиалсан 3 вагон пилта ирсэн 3 вагон пилтанаас нэг 25 орчим хувь нь хаягдлаа гэж ярьж байгаа. Яг энэ тохиолдол дээр эрсдлийг хэн хүлээж байгаа юм бэ гэхээр худалдаа авч л хүлээж байгаа. Төсөл хэрэгжүүлэгч л хүлээж байгаа. Манай тохиолдол дээр даатгалтай ороод ирнэ. Даатгалтай нэг эрсдлээс хамгаална. Энд чинь өөр асар том өвөж юм байна. Одоо яг танай платформ дээр Монголын одоо хувийн хвшлийн томоохон компаниудаас яг ямар байгууллагууд яг худалдаа авалтаа ингэж хийгээд эхэлж байна. 4 сарын 1-ээс манайх яг хувийн хвшлийн компаниуд тендерээ зарлж эхэлсэн. Энээс хойш бол одоо 5 бог тоолтинг туршилтын шуумаар орж ирж байна. За Mac туршилтаар орж ирж байна. За Монболимет гэрээгээ байгуулсан явж байна. За Сод Монгол гэрээгээ байгуулсан явж байна. Monis Group гэрээгээ байгуулсан явж байна. Гэх мэтчлээ ингээд томоохон үндэсний компаниуд бүгд одоо манай дээр нэгдэж байна. Мэдээж хэрэг компани болгон өөр өөрийн одоо тендерээ зарладаг сонгон шалгаруулалттай байдаг системүүдтэй байгаа. Гэхдээ нэгдсэн платформ дээр байх нь илүү үр ашигтай юм байна гэсэн үндсэн дээр энэ томоохон групп компаниуд маань туршилтаа хийгээд эхэлж байгаа байх гэж харж байна. За хоёулаа эхлээ одоо ерөөхдөө захиалах нийлүүлэгч талаас голдуу ярьлаа. Одоо энд чинь нөгөө манай бизнесүүд чинь ерөөхдөө ихэнх нь ийм эргэлтийн хөрөнгийн дутагдaltaй байдаг те. Татаа авалтыг их өсвөр бол заримдаа олддгүй тийм зовлонтой. Банкны их өсвөр ярих гэхээр үнэтэй болчихгоо. Тэгэл авахаас өөр аргагүй болдог л да тий. Тэгэхээр ерөөхдөө яг санхүүжилтийн тал дээр ямар механизмууд бас орж ирж байна. Энэ дээр бас сонирхолтой зүйл байгаа гэж сонссон. Санхүүжилтийн хувьд бол манай дээр 4 төрлийн санхүүгийн байгууллага хамтын ажиллагааны гэрээтэй явж байна. За банкуд байна. Банк усуд байна. Sandbox буюу одоо сая шинэ төтөв гарсан Sandbox гэдэг зээлийн үйлчилгээ байж байгаа. За дахиад даатгалынхан байна. Тэгэхээр энэ 4 байгууллага маань үйлчилгээгээр нэгдсэн журмаар үзүүлж эхэлснээр хуучин болвол төсөл хэрэгжүүлэгчийг банк одоо жишээлх зээлдэгч компани төсөл хэрэгжүүлэгчийг дангаар нь судалдаг. Төсөл одоо гэрээ гүйцэтгэгчийг дангаар нь судалдаг. За магадгүй худалдаж авах гэж байгаа бол бараагийн дангаар нь судалдаг ч тийм үү гэрээгийн дангаар нь судалдаг. Ийм байсан бол одоо цогцоор нь. За нөгөө нэг А гэдэг компани, Б гэдэг компанитай нийлээд ийм төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Энэ төслийнх нь үр өгөөж нь ийм юм байна. Төсөл нь одоо амжилттай болох магадлал нь ийм юм байна. Гэх мэтлэнгээр бүтэн зургаар нь харж судлах боломжтой байна. За дээрэс нь нэмээд хуучин бол зээлдэгчийн эрсдлийг хэн хүлээдэг гэсэн юм бэ гэхээр зээлдэгч өөрөө хүлээдэг гэсэн. Одоо тэгтэл даатгалын байгууллагууд маань орж ирснээрээ тодорхой хэмжээний эрсдлүүдийг даатгал нь хүлээгээд ирэхээр нөгөө талдаа зээлдэгчийн эрсдэл нь буураад ирнэ. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр санхүүгийн үйл ажиллагааны явах механизм нь арай зөөлрөөд ирж байна гэсэн. Ийм боломж нэгдэж байгаа. Яг энэ боломжийг бид нар өнөөдөр дөнгөжл анх шинээр нээж байна. Олон нийт зах зээлд нээж байна. Магадгүй яг энэ процесс маань
нэг ч гэсэн гэрээгээр, хоёр ч гэсэн гэрээгээр амжилттай хэрэгжээд 1 жил, 2 жил, 3 жил явсны дараа бол үндсэндээ энэ төслийн зах зээл, тендерийн зах зээл, энэ төсөл хэрэгжүүлэгч болон туслан гүйцэтгэгч, за бэлтгэн нийлүүлэгчтэй хоорондын бизнесийн процесс бол маш энгийн, уяатан болох боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл нөгөө нэг кластерын санхүүжилтийн зарчим руу явж гин гэсэн үг шүү дээ. гэсэн үг. Ааха. За тэгэхээр бас нэг юм тодруулах чинь за манай ингээд том биш жижиг дунд бизнесүүд бас татаа авалт байнга хийх хэрэгтэй болдог. За тэгээ хятадын зарим одоо нийлүүлэгчд бол за хэтэрхий цөөхөн байна, баг байна гэдэг ч юм ингээд ямар нэг байдлаар хэрэггүй ч гэсэн илүүдэлтэй авцрахаас өөр аргагүй болдог. Заримдаа тэр нэг шиглэхдэггүй өнгөрөх ч юм ийм эрсдлүүд байгаад байдаг. Тэгэхээр жижиг бизнесүүдийн хувьд яг одоо татаа авалт дээр тендер хав бас ямар ийм дэмжлэг гэх юм уу, шинэлэг зүйл санал болгож чадах вэ? Жижиг бизнесүүдийн хувьд бол нэг ийм шийдэл байгаа юм одоо маа. Тэр юу вэ гэхээр танаа дээр бэлэн байж байгаа бараа. Бэлэн байж байгаа бараагаа манай систем дээр оруулж байгаа. Excel-ээр байна уу? Одоо тэр баазаар наамаахгүй оруулж. Тэгэнгүүт худалдан авагч тал буюу одоо нөгөө төсөл хэрэгжүүлэгч компаниуд худалдан авагч тал чинь за яг Монголын зах зээл дээр бэлэн байж байгаа бараа юу байна гэдгийг манай систем дээрээс хайгаад үзчих боломжтой болчихж байгаа. Нэгдүгээр шийдэл. Хоёрдугаар шийдэл. Таны татаа авалтан дээр ямар нэгэн одоо тоон үйлдвэрлэгч хамгийн бага тоо хүрдэггүй гэдэг ч юм уу те. Иймэрхүү асуудал үүсгэхэд бид нар Хонконгд байж байгаа тендер хаб Хонконг төр цугласан захиалгуудыг нэгтгэж нэг хараад за А гэдэг компани маань С гэдэг компанитай нийлээд нэг ижил бараа одоо жишээлбэл маркетинг шал захиалах гэж байна. Энэ хоёрын маань тоон хүрэхгүй байтал нийлчих юм бол хүрчиж болж байна гэдэг байдлаар бас матч хийчих боломжтой. Түрүү нөгөө нэг санхүүжилтээр би бас тодруулсан мартаж яг одоо тийм кластерын зарчмаар төслийн санхүүжилтийн зарчмаар ингээд татаа авалтуудыг системтэйгээр хийхэд тэр нэг одоо санхүүжилтийн өртгөн нэр нь өмнөхөөс яаж буурч ийн гэдэг дээр тоо хэлвэл. Одоо чи яг зах зээл дээр арилжааны банкны зээл бол 20 орчим хувийн хүүтэй. За банк басны хүү бол нэг 30-аас дээш байх шиг байна тий. Худалдааны санхүүжилт LC-ийн санхүүжилт бол яг бодитоор хөрсөн дээр буухтаа нэг 14.5 руу ороод ирэх болов гэж харж байна. За түрүүн хоёулаа ярианыхэнд скоринг гэдэг нэг товч дурдсан тий. Тэгэхээр бол одоо скорингийн систем маань одоо илүү нөгөө нэг найдвартай нийлүүлэгч төвлөрөх одоо юм нэг юм одоо шүүлтүр гэх юм уу тий. Тэгэхээр танайд системийг скорингийн тал дээр бас ямар зарчмаар ажиллах вэ тий. Энэ тал дээр дэлгэрүүлж ярил. Скорингийн шийдлийг бид нар яг олон улсын стандартын дагуу гаргах шаардлагатай байдаг. Тэгэхээр яг нөгөө скорингийг хийхийн тулд бид нар одоо төслийн удирдлага талаас нь, хууль эрх зүй талаас нь, санхүү талаас нь за дээрэс нэмээд авилга ашиг сонирхлын эсрэг олон улсын стандарт талаас нь хэд хэдэн байгууллагууд болон мэрэгжилтэнгүүд экспертүүдтэй хамтраад ажиллаж байна. Тэгээд одоо жишээ ярих юм бол PMI Mongolia-тай аль биесээр хамтраад ажиллаж байна. За Transparency International байгууллагатай аль биесээр хамтраад ажиллаж байна. За хууль эрх зүйн талаас нь бол яг энэ мэрэгжлийн худалдаа авах ажиллагааны чиглэлээр мэрэгжсэн хуульчдын багтай ажиллаж байна. За худалдаа авах ажиллагаа дээр мөн эрдэмтэн судлаач нартай ингээд хамтраад ажиллаад явж байна. Тэгэхээр санхүүгийн тал дээр бол Монголд ч нөгөө бүрийн скор, сайн скор гэдэг хоёр байж байгаа. Тэр хоёртай бас удахгүй хамтраад ажиллаад эхлэх байх. Тэгэхээр нөгөө санхүү гэдэг маань нөгөө нэг парт нь скор ингээд үндсэндээ нэг 5-6 төрлөөр тухайн компанийг үнэлээд эхлэх ийм скорингийн системийг нэвтрүүлэх гэдэг шийдэл дээр нь ажиллаж байгаа гэсэн үг. Энэ дээр ажиллахад бас нэлээдгүй цаг хугацаа ордог юм байна. Тэгээд ч энэ оны сүүл гэхэд нэг шийдэл гараад эхлэх байх гэж харж байна. Ер нь платформын хөгжүүлэлтээс яаж явагдсан гэдэгтэй жаа түүх ярил тээ. Платформын хөгжүүлэлт анх манай өөрийн компани ч нэг олон тендерт ордог бас нэг төрийн тендерүүдэд ордог. Тэгээд төрийн тендерт орохоор нөгөө төрийн тендерийн үнэлгээ, төрийн тендерийн систем маань учир дутагдaltaй байгаад. Энийг нэг айтайхан болгох чансан гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь нөгөө нэгдсэн нээлттэй мэдээлэл юус хааж байдаг. Тэгэхээр энэ нэгдсэн нээлттэй мэдээллийг юус үүсгэх хэрэгтэй байна гэдэг үтнээс хөгжүүлэлт эхэлсэн. За тэгээд анх бол компанийхаа дотоод хэрэгцээнд ашиглана гэсэн зорилтоор хөгжүүлэлт эхлээд дотоод хэрэгцээнд ашиглаад үгүй ер нь болж байна. Тэгээд бусдантаа бас яг энэ
үйлчлэгийг хүргүүл зүгээр юм байна да гэсэн үднээс яг олон нийтэд зориулсан хөгжүүлэлтийг хийсэн. Тэгээд нэг жил ахсын хугацаанд за бараг 20-од инженерийн багтай ажиллаад явж байсан хөгжүүлэлт маань явж байна. Олон нийтэд хүрчлээ. Эхнээсээ том групп компаниуд маань гэрээ байгуулад эхэлж байна. Тэгээд цаашдаа ч гэсэн хөгжүүлэлт маань үргэлжлээд явна. Явхдаа бид нар ямар чиглэл рүү явж байгаа гэхээр ер нь бол AI чиглэл рүү явж байна. Одоо бол систем дээр нэг 5 AI агентууд ажиллаж байна. За яг 3 дугаар улиралдаа багтаад нэг 3 AI агентыг нийтийн хүртэл болгоно гэдэг хөгжүүлэлт нь явж байна. Энэ жилдээ багтаад нэлээдгүй олон шинэлэг үйлчилгээнүүдийг гаргана гэдэг юм. AI агентууд жишээ нь одоо ямар функц гүйцэтгэх вэ? За AI хамгийн ихний жишээ гэх юм бол хууль эрх зүйн зөвлөгөө өгдөг AI маань байна. За дээрэс нь төрийн тендерийн бичиг баримт ялангуяа тэр техникийн харьцуултын хүснэгтийг маач хийдэг AI маань ажиллаж байна. За мөн тендерийн бичиг баримтууд дотроос яг тендерийн шаардлагуудыг уншиж автоматар уншдаг AI маань ажиллаж байна. За мөн төрийн тендерийн маягтуудыг бэлтгэдэг AI-уд маань баазтайгаа ажиллаад явж байна. Гэх мэтлэн AI-уд байна. Түрүүн бас нэг юм асууя гэжсэн одоо нэг контейнер нэгтгэх тийм нэг шийдэл байгаад байгаа юм шүү дээ тий. Одоо төвөр ачаач гэж заримдаа ингээд олон ачаа бараг нэг контейнерт нэгтгэхэд илгээд энэ дээр одоо платформоос яг яаж интеграц хийж орж байгаа лээ. Энэ юм байгаа юм. За нэг барилга барьж байгаа компани. За нэг сургуулийн барилга барьж байгаа компани. Тэнгуут ингээд бүтэн контейнер бараг одоо юу гэдэг нэг шалыг бүтэн контейнер биш. Нэг цахилгааны кабелийг одоо бүтэн контейнер биш гэдэг ч юм уу. Дандаа ингээд олон үйлдвэрээс нэг жижигхэн бараанууд авах. Тэ. Нөхцөл байдал үүсчихэд. Яг энэ нөхцөл байдал дээр ямар асуудал үүсдэг вэ гэхээр нөгөө банкны гадаад худалдааны LC буюу нөгөө хямдхан их үсрэг ашиглах боломжгүй болчихдог. Яагаад тэгэхээр үйлдвэр болгонтой тус нь LC-ний их асуудал болчихдог. Тэгэхээр яг энэ асуудлыг бид нар Tender Hub Hong Kong Limited дээр гэрээ хийж өгöd энэ асуудлыг шийдье гэдэг ийм концепцтойгоор үйл ажиллагаа эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр үндсэндээ та 10 үйлдвэрээс бараа захиалж болно. Гэтэ гэрээгээ манайхтай хийгээд за манайх цаана төлбөр тооцоо хийгээд бараагийн чинь нэгдсэн байдлаар наашна өргөж өгнө гэдэг ийм асуудал гэсэн үг. Захиалагч бол агуулга дээр үлээж авах туугаад шүү дээ. Тийм одоо нөгөө замын үдэд авна уу, ирэнд авна уу, агуулга дээр авна уу тэр бол захиалагчийн гэрээний асуудал. Ирээн гэснээс нэг зүйл асуух чаана. За яг урдаас татаа авалт их асуудал ингэж зэгцэрж байж болж ийн гэхэд за хот хоорондын бас одоо татаа авалт нийлүүл гэж бас нэг том одоо чиглэл байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бас танаа систем бас илүү одоо тийм шинэлэг гэх юм уу те илүү их тэмцэгслэх ямар боломжууд харагдаж байна. Бид нэг easy order гэдэг үйлчилгээг одоо нэвтрүүлэх гээд яг бэлдээд байж. Энэ easy order гэдэг үйлчилгээгээр яаж байгаа юм бэ гэхээр за үр хангаан компани нүү, дорнодын компани нүү, ховдын компани нүү хамаахгүй. Магадгүй нарантуулаас бараа авмаар байна тий. Магадгүй бийг захаас бараа авмаар байна. Магадгүй компьютерландаас бараа авмаар байна. Гэхдээ нөгөө нэг компаниас олон бараа биш, олон лангуунаас төвөр бараа авмаар. Яг энэ тохиолдолд төр манай Tender Hub платформын гэрээт агентууд буюу тэр захууд дээр байж байгаа гэрээт агентуудтай агентууд руу хандаад тэр агентууд маань бараагийг чинь нийлүүлж өгөөд за боож баглаад өргөж өгнө. За өргөж өгөх үйл ажиллагааг бол бид нөгөө Pickback-тай хамтраад ажиллая гэсэн урьдчилсан байдлаар ярилцаад шийдлээ гаргаад ингээд явж байна. За тэгэхээр танай платформ бол ингээд их олон бизнесийн юм одоо уул зур зангилаа болох гэдэг шүү дээ тий. Янз янзын салбарын бүх оролцогч талын. За тэгэхээр өөр нэг том оролцогчийн талаар дуртахад одоо нөө төр байгаа шүү дээ тий. За Tender Government гэдэг бас нэг одоо төрийн худалдаа авалтын платформ байна. Тэгэхээр Tender Hub энэ хоёрын гол одоо яг зарчмын ялгаа гэж бас манай үзэх сонсогчдод яг ялгаж тайлбарлаж өгвөл. Tender Go гэдэг маань үндсэндээ төрийн мөнгөөр хийж байгаа худалдаа авалтыг зохион байгуулж байгаа ийм вебсайт байж байгаа. За Tender Go маань 10 жилийн өмнө хийгдсэн. Одоо бол жоохон
асуудалтай. Ялангуяа энэ хавар бол маш их асуудалтай байгаад ажиллахгүй байна. Гэхдээ яг өөрийгөө гүйцэтгэхэд явж байна. За төрийн мөнгө, хувийн мөнгө гэж нэг хоёр зүйл байна. Тэгэхээр нөгөө төрийн мөнгөний захиран зарцуулалт бол хуулиар зохицуулагдсан. Илүү нөгөө compliance тал руугаа, илүү хууль журмын хэрэгжил тал руугаа байдаг. Хувийн мөнгө гэдэг бол илүү үр ашиг тал руугаа. Яаж ашигтай байлгах, яаж цаг хугацаанд нь байлгах, яаж хурдан байлгах гэх мэтлэнгээр үр ашиг тал руугаа байж байгаа. Тэгэхээр энэ хоёр одоо зөрүүтэй зах зээл маань нэг платформ дээр одоо яг байж болох юм уу гэдэг бол одоо шууд хэлж мэдэхгүй байна тий. Нэг байж болох зүйл нь юу юм бэ гэхээр 20 сая төгрөг хүртэлх шууд худалдаа авалтыг одоо л төр маань ямар нэгэн одоо хуулийн зохицуулалтгүйгээр тухайн байгууллагын худалдаа авах ажиллагааны ажилтан өөрөө зохицуулаад хийдэг юм байдалтай байж байгаа. Манай систем дээр тэр 20 хүртэлх сая төгрөгийн шууд худалдаа авалтыг манай системээр дамжуулаад зохион байгуулах юм боломжтой. Үндсэндээ одоо юу гэдгийг Автостик гэдэг компани худалдаа авах ажиллагааны ажилтан манай систем дээр ороод Автостик гэдэг компанийн бүртгэлийг хийлгэлээ. За шууд худалдаа авалтаар бид нэр 3 ширхэг дугуй авах гэж байна гэдэг зараа манай систем дээр шууд тавих боломжтой л гэсэн үг. Энэ бол одоо нэгдсэн байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн хуулийн хаалт бол байхгүй. Одоо хоригдсан зүйл бол байхгүй. Харин эргээд энийг ашигласнараа ухаан байгууллага дээр илүү үр ашигтай болох бах, цаг хугацаа хэмнэх бах. Гэхдээ одоо төрийн худалдаа авалт маань бол бас манай эдийн засгийн бас нэг томоохон хэсэг байгаа. Ялангуяа төрийн өмчт компаниуд дээр маш их худалдаа авалт явагдаж байгаа. Энд чинь мэдээж яг хуу эзэмшигч төр буюу одоо олон нийт ард түмч гэсэн бизнесийн зарчмаар явах хэрэгтэй байгаад идэг. Ерөн зүгээр таны төсөөллөөр одоо энэ төсвийн худалдаа авалтуудыг бас яг тендер авшиг зохион байгуулвал яаж зохион байгуул юм нүр ашигтай. Нэгдүгээр хүний оролцоог багасгах. Хүний оролцоо багасгахад яг үнэхээр худалдаа авах ажиллагааны хууль гэдээ байж байгаа шүү дээ. Тэр хуулийнхаа дагуу хүний үйл ажиллагаа багасгахчвал үндсэндээ үр ашиг автоматар өсөд ирнэ. Одоо бол яаж юм гэхээр үнэлгээний хороо гэж нэг төр байгуулагдчихдаг. Байгууллага гэх юм чаашаа үнэлгээний хороо байгуулагдчихдаг. Тэгээ хорооны гишүүд нь олонхын саналаар шийдвэр гаргадаг. За олонхын саналаар шийдвэр гаргаад за зөвч вэ бурууч вэ ямар нэг шийдвэр гаргана. За гаргангууд зөв байвал одоо тэр чигээрээ гэрээ болоод явна. За буруу байх юм бол гомдол гараад ингэж явдаг. Гомдол гараад сангийн яам нь шийдээд за танаа энэ үнэлгээний хорооны шийдвэр буруу байна. Энийг хуульд нийцүүлээ гэхээр дахиад үнэлгээ хийдэг. Дахиад үнэлгээ хийхдээ зарим үнэлгээний хороо нь бол одоо захиргааны ерөнхий хуулиа дагаад шийдвэр өөрчилж байгаа сангийн яамныхаа дагуу шийдвэрийн дагуу. Зарим нь бол тэр чигээр нь болчихдог. За энэ тохиолдолд тэр сангийн яам нь нэг хянаад үдцсэн гомдлыг бид нар дахиж хянаж үзэхгүй захиргааны иргэн шүүхтэй хандаа. За тэгээд захиргааны иргэн шүүхтэр нь одоо оворс олон тенер юм яваад байдаг. Нэг ийм нэг заваа юм болчиход байгаа юм л та. Тэгэхээр энэ их гомдол маргааны ерөөсө гол асуудал нь хүний оролцоо. Тэр хүний оролцоог л бууруулж байгаа юм. Яг одоогийн нөхцөл дээр бол технологи хөгжсөн энэ үе дээр бид нар хүний оролцоог 80 хүртэл бууруулж чадна. Тэр бол бүр туршигтаад болцсон. За үлцэн 20% нь бол ямар ч арга байхгүй, хүн оролцохоос өөр арга байхгүй. Ер нь зүгээр төр хувийн хвшлийн одоо хамтын ажиллагаа гэж бид нар ч юм маш их ярьдаг. Гэтэл одоо ингээд хувийн хвшил мөнгө авч чаддгүй. За яг сая ерөнхий сайд маань ингээд дансыг нэгээд 3 хоногийн дотор өгнө гэдээ ямар ч гэсэн амлалчлаа. Гэхдээ яг газар дээр яаж хэрэгчийг одоо мэдэхгүй л байна. Ер нь зүгээр худалдаа авалтын салбар төрийн хвшлийн одоо энэ хамтын ажиллагаа гэдэг байгаа. Энд одоо ийм утга агуулга гэх юм энэ механизм бас таны төсөөллөөр нь ямар байв зүгээр. Төр нь өөрөө хариуцлагатай л баймаар байна. Төр нь өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй. Яг энэ асуудлыг ярихаар төрийн худалдаа авах ажиллагааны чиглэлийн нөхдөд нэг юм ярьдаг. Нэг компани ингээ гэрээ хийгээд гэрээ хэрэгжүүлэхгүй алга болчихдог. Ер нь бол төрийн худалдаа авах ажиллагааны систем дээр 8000 компани байна. Яг байнгын тендерт ордог 8000. За тэр ажиллаа хийдэггүй болтгоо гэдэг нөхдүүд чинь үндсэндээ 10 хүрэхгүй. За нэг 10 компани асуудлаас болоод
8,000 компани иргэшгийг олон дагшигчэд идэг. Энэ юунаас үүдээд байгаа юм бэ гэхээр нөгөө скорингийн буюу үнэлгээний систем байна. Одоо доржийн компани тий Батын компани 2 компани байна. Тэнгуут доржийн компани ажлаа 100% хийдэг. Батын компани одоо 50% хийчихэд мөнгө аваад алхуулчихдаг тий. Дараагийн тендер дээр ороход санах бай гэж байхгүй. Харин Энэ өөрөө гол асуудал болчиход байгаа. Тэгэхээр тендер хабын хувьд энэ асуудлыг хувийн хвшилтээр шийднэ гэдэг хамгийн түрүүний зорилтол байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ ч нэг колумбант удахчаад хойдон жилийн тэнд очиад ахаал нөгөөд хийгээ явж байдаг байдаг шүү дээ. А тендер хабын хувьд ирэхдээ ямар компаниуд ингээд одоо орох боломжгүй болох одоо блок үүсэх вэ гэдэг ч юм уу те яг тэр шүүлтүүр яаж ажиллах вэ? Яг тэ нөгөө удлаа яриад байдаг хүүхдүүдтэй бусад хүүхдүүд найзлах болчихдээ шүү дээ. Тэрэн шиг л ажиллаа хийж чадахгүй байгаа, ажил хийдүүлээд байгаа нөхдүүдтэй л ер нь бол ажиллагаа болчихно. Нөгөө талдаа ажиллаа хийлгчихэд мөнгө өгдөггүй алга болчдөг компаниуд нь шүү дээ. Төсөл хэрэгжүүлэгч нар. Тэд нартай сайн гүйцэтгэгч нар ажиллагаа болчихно. Тэгэхээр эн чинь үндсэндээ яг л нөгөө нэг зах зээлийн жамаар байгалийн шалгарал явна л гэсэн. Эцсийн дүндээ сайн компаниуд нь сайн компаниудтайгаа уулзрал илүү сайн төслийг илүү богино хугацаанд илүү үр ашигтайгаар хийнэл хэрэгжүүлнэ л гэсэн үг. А энэ дэр бас нэг юм тодруулмаар байна. Одоо төрийн худалдаа авалтын системд бол за тодорхой шалгуурууд өгдөг. Нэмийн даатгалын өрг байх, татвар өрг байх ч гэдэг юм одоо зээлийн муу түүхгүй байх гэх янз янзын байгаад байгаа. А гэтэл заримдаа бол аргагүй эрхэнд одоо тийм түүхтэй компаниуд байгаад байна. Нэгдүгээр та хоёрдугаар бас ингээд татварын харилцаанд бас ордгоо хангам нийлүүлэгч бас байгаад байна. Туслан гүйцэтгэгч гэдэг юм уу те. Одоо жишээ нь барилгын төслүүдээр бол аягүй байдаг. Одоо манай Орсын байран дээр жишээ нь сангийн нийсэн компани ингээд баг болцсон. Буцаад гарсан асуудлуудаа ингээд засахгүй яваад байгаа хэрэг тийм жишээ байгаад байгаа хэрэг. Тэгэхээр иймэрхүү харилцааг ер нь танай платформ дээр бас яаж шийдэх вэ? Ялангуяа татварын харилцаа тэр мэрэг шалгуур үзүүлэлтүүдийг яаж ер нь сонгож суулгаж оруулж байна? Манай ядаж нөөтөө төлөх хэрэгтэй л байгаад байгаа шүү дээ. Гэдэг ч юм уу. Манай систем чинь төрийн систем биш, хувийн байгууллагын хоорондын харилцааг зохицуулж байгаа систем. За систем дээр байх боломжтой буюу одоо бид нар хийчихэд байгаа зүйл нь юу юм бэ гэхээр тухайн компани өөрийнхөө хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг оруулчихж байгаа. За тухайн компаниг одоо жишээлбэл сангийн компани л гэж тод манайх өмнө 3-4 жилийн хугацаанд ийм ажлуудыг хийжээ гэж зураг хүрэг бичгээрэмтэй нь оруулсан. За тэнгууд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компани маань тухайн компаниг харж чад энэ үнэхээр сайн хийдэг компани байна гэж сонгон шалгаруулах энэ процессыг л бид нар хийнэ гэсэн үг. Тэрнээс цаашаага тэр татвар төлөвлөх гэдэг ч юм уу те яг тэр төртэй холбоотой асуудал дээр бол бид нар оролцохгүй. За сүүлийн нэг асуух хэвээр асуулт нь юу гэхээр хоёлоос нэг авилга ил тод байдлыг ярьсан те. Одоо олон судлаач бас олон захиралтай уулзахад бас ярьж лээ ингээд төвийн хвшилч гэсэн юм ханган нийлтийн сүлжээний тийм авилга хахуулын асуудал байгаад байна гэж байна. Тэгэхээр энэ дээр бас та ер нь ажилласан зүйл тэгээ танад платформ бас юу гэдгийг энийг бүрэн арилгаж чадах уу гэдэг дээр нэг ерөөхдөө авилгыг яаж арилгаж болох вэ гэдэг дээр яг иймэрхүү одоо зарчмаар тэгээд яагаад төгсгөл тийм ээ. Жишээлхэд нөгөө Монгол төсөл хэрэгжүүлэх хугацаа айгүй богинохоо. Тэгээ үндсэндээ 2 сараас 1 сараас эхлээд нэг 4 сарын хооронд 3 сарын хугацаанд нэг барилга барьж байгаа компани бүх туслан гүйцэтгэгч нартайгаа гэрэл процесс болж байгаа. Цаг хугацаанд ашиглагддаг, урдын явуулмаар байдаг. За тэгэн гот тэр дундуур нь сайн компаниуд нь жорон сахар компаниуд нь жорон. За зүгээр мэддэг жишээгээр юу гэдгийг нөгөө шарт ортой мөнгө наашин чаашин болгож ирсэн гэсэн түүхч байж идэг тэгээ мэрэгдсэн барьсан ингээл зөндөөл олон асуудлууд байждаг. Платформ болсноор юу юм бэ гэхээр ямар асуудал бид нар нийгэм дээр гаргаж ирж байгаа юм бэ гэхээр одоо бол тендер өмнөх санах ойгүй сонгон шалгаруулалт гэж явж байгаа. Платформ ашиглаж эхэлснээрээ энэ компани бүх түүхийг нь сонгон шалгаруулагч нөхөр харна. Нөгөө талдаа ямар компани туслан гүйцэтгэгч болох гэж байгаагаа туслан гүйцэтгэгч компани нөгөө харна. Буюу бүх мэдээлэл ил тод болно гэсэн үг. Мэдээлэлээ ил тод болгож чадахгүй байвал одоо тэр бол тухайн компани л асуудал. Манай платформын философи нь бүгдээрээ ил тод байгаад ажиллаа хийж чаддаг хүмүүс нь хоорондоо нийлээд төслөө сайхан хэрэгжүүлье гэдэг ийм л философи. Тендер говийн чуг нь одоо ингээ 10 гаруй жил ажиллаж байгаа айгүй их дата үүссэн.
Тэгээд тэр ой санамж байхгүй нэг гэхээр би гайхт байхгүй. Тэр чинь бол зүгээр л нэг жижигхэн баг одоо хөгжүүлэлтийн нэг багийн хийчих ажил те. Тэгээд байн ингээд одоо олон улсын санхүүжилтээр янз янзын төслүүд яваад идэг мөртлөө ингээд ийм яг платформ утгаараа ажиллахгүй байгаад байна л. Энэ нь яагаад гэдэг юм? Програм хангамжийг хийхэд нэг бизнес аналист буюу тэр шийдэл гаргадаг үйл ажиллагаа гэж байдаг. Шийдлээ зөв гаргаад үндсэндээ нөгөө бизнесийн орчноо, экосистемийн бүтэн зургаар нь хараад шийдлээ зөв гаргахгүй бол угаасаа л ингээл болтгоо юм л да. Тэгээ манай сүүлийн төр барьж байгаа 16 оноос хойш одоо 3 сонголт дарааллаад Монгол Ардын нам маань ялт байгууллаа төр барьж чинь. Тэгээд энэ дотор танаа 3 сонгуулийн хугацааны дотор ячуулсан системээ олс шинжилж чадсангүй. Тэгээ одоо шинжлэх үйлгүүдээ гэж харж байна. Гэтэ шинжилнэ гэдэг нэрээр бас нэлээдгүй олон төсөл хөтөлбөр явсан байдаг. Тэгээ үр дүн гараагүй. Ийм л байдалтай байна. Тэгээ шинэ ерөнхий сайд маань нэг зэгцлээд явах байх гэж харж байна. Таны өөрийн чинь талаар бас сонирхож нэг асуулт асуух хэрэгтэй гэж байна. Та яг одоо IT-ийн мэдээ салбарын мэрэгчлээ хүн байгаах. Ихэдээ та өмнө бас ямархуу гол тим төслүүдээр ажиллаж байсан тий. Ихэдээ өмнө бас түрүүн та ярьсан ингээд айгүй олон төсөл төр ажиллаж байсан. Ингээд тэр талаар бас жоохон түүх хийвэл. Би ч өөрөө яг 98 оноос хойш яг энэ компьютер програм хангамж гэдэг зүйлтэй танилцж эхэлсэн. Одоо бол Монголын мэдээлэл технологийн холбооны МИТА гэдэг нэгдсэн холбооны удирдах зөвлөлтийн гишүүн. Тэгээд яг энэ төрөө вебшлэлийн түншлэл болон олон улсын хамтын ажиллагаа чиглэл рүү олчлон ажилладаг юм байж байгаа. Тэгээд холбоон дээр ажилдаг чиглэл үргэлжлэх үүднээс ч гэсэн үндсэндээ бол энэ төр дээр болохгүй байгаа зүйлсийг яаж зас сайжруулах юм бэ? Яаж нэг системжүүлэх юм бэ гэдэг талаас нь бол нэлээдгүй бас ажлыг амжуулаад холбооныхоо бусад гишүүдтэйгээ хамтраад ажиллаад явж байгаа. Тэгээд энэ үйл ажиллагааны маань нэг чиглэл нь өөрөө төрийн худалдаа авах ажиллагааны системийг яг энэ системийн хэмжээнд ингээд нэг хитайхан болгочихсан, AI-тай болгочихсан, хүний оролцоог бууруулчихсан, авилга ашиг сонирхлыг бууруулчихсан. За нөгөө дорнодын бат гэдэг залуу маань хамгийн хамтхан хүний санал өгөө тендертэй ороод шалгараад одоо юу гэдгийг ховдтой ажил авдаг болоосаа. Заавал тэр танил тал гихгүй ажилдаг болоосаа. За энэ дагаад ус маань хэмнэлт хийдэг болоосаа нөгөө compliance дээр нэмээд үр ашиг гэдэг зүйл маань энэ AI-ийг дагаад орж ирээсэ гэдэг ийм хүслээр бол ийм зорилгоор бол ажиллаад байж байгаа юм. За баярлалаа ингээд бизнес подкастын дугаараа энэ түрээд өндөрлөө. Манай зочноор Tender Hub платформын үүсгэн байгуулагч Чулуунбат оролцлоо. За ингээд манай подкастын үзэх сонсогчд маань манай бизнесмений YouTube channel-ыг дагаарай. Лайк, шеэр, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэж байна. Ингээд танд манай подкаст ирж оролцсонд бас баярлалаа. За их баярлалаа. За баярлалаа.